За сайн байцгаана залуусаа. Ойрын үед болоод саяхан 4 сард гарсан To Be Hero X гэдэг анime талаар ярьж өгье. За энэхүү анime нь 2D болон 3D ослсон бидний сайн мэддэг Cyberpunk Edge Runners гэх аниметэй ерөөдөө зураглалын хувьд нэлээд төстэй. Arcane Animation-тэй бас нэлээд зураглалын хувьд нэлээд төстэй тийм анime байгаад байгаа. Анимийн гол үйл хөдлөлийн талаар ярих юм бол супер хүчтэй хүмүүсийн хоорондын талааныг харуулдаг бөгөөд тэдгээр хүмүүс нь X хэмээх хамгийн алдартай баатрийн цолыг хүртгэхийн төлөө өрсөлддөг байгаа. X-ний үгэндээ цол хэрэгэмж анх энэ дэлхийг хамгаалдаг байсан хүнийг бол X гэдэг байсан. Гэвч тэр X нь санамсаргүй байдлаар алга болчих учраас түүнийг орлуулахын тулд хүмүүс топ 10 гэсэн чагсаалтыг гаргадаг. За тэгээд олон юм туршилгүй аним тайлбар руу оръё. За аниме хаяг тов тодорхой яриг гэвэл 24 эпизодоор гарна. Тэгээ энэхүү аниме нь болохоор ямар нэг бус аним шиг манга гэж байхгүй. Шууд донхоо буюу хятадаар бол ерөөдөө анимашн гэсэн үг. Шууд студиэсээ анимашн хэлбэрээр гардаг байгаа шүү. Хамгийн ойрын жишээ гэвэл Arcane Animation юм уу та. Эпизодын эхлэл бол Линлэн өөрийн дарга Чинд өөрийн үйлчлүүлэгч болох Nice компани сурчлагын бичлэгийг үзүүлдэг. Гэвч Chen гэдэг дарга нь түүний саналыг үгүйсгэн хүмүүр баатар олж чадна гэх Линлингийн итгэлийг илэглэн шоолдог. Гэтэл гинэт Nice компани менежер Жи хатагтаагаас дуудлага ирж тэрээр аль хэдийн уг саналаа танилцаа гэдгээ хэлээд шууд уцаа тасалдаг. Иргэд үүний дараа Chen Линлинг ажлаас нь халдаг. Яагаад гэхээр иргэд айгу тэнэг сурчлага болсон байна гэж хэлдэг. Тэгэл барилгын дээгүүр Линлин ажлаасаа халагдсандаа бухимд нь суун. Тэр үед агаар төвж яваа сурчлагын хөлөг дээр Nice-ийн найз зөвхөн Юучин гарч ирдэж инээмсэглэн Линлинг урамшуулна. Иргэд Юучин гэдэг энэ охин бол энэ Линлинг гэ залуугийн айдол гэсэн үг. Гэвч удалгүй Nice сурчлагын дээр харин Юучины хажууд гарч ирэхэд Линлин ууралдаг. Яагаад гэхээр энэ айдолынх нь найз банд байгаад байна шүү дээ. Тэгээд чи хизээ нэг өдөр баатрийн байр сууриа алднаа хэмээн хараад байтал гинт хажууд нь Nice бүр өөрийн биеэр гарч ирснээр нэг айгүй дөг бааз авснаа унаад өгдөг. Унаад өгөхөд өгдөг. Амар утгагүй. За тэгээд Nice компани G гэдэг нөгөө ихч гараад ирдэг. Мэдээж алдартай компанийн агент өгчгээр чи юу болох юм бэ? Тийм биз дээ. Мэдээж тэрийг харсан гэрч мэрчийг бол иргэдэд амийг нь таглах маягаар мэдээж баримтлна. Тэгээд байж идэл нөгөө нэг манай Линлин манаас зогтох гэж оролдноо балаа юм шиг. Тэгээд зогтох гэж оролдож байгаад нөгөө нэг энэ G ядагтаа нэг юм анзаарсан. Манай Линлин Nice гэдэг нөгөө саяны залуутай бүр амар төстэй харагдчихсан. За тэгээд хөдөлгөөн 7 хоног ч өнгөрлөө. Манай Линлин маань яг Nice-ийн дүрд тоглож байхдаа нийлийн дарсч идэл найз зөвхөнтэйгээ буюу нөгөө Юучинтэй уулзахаар болдог. Тэгээ амар ичмээ штэ тий. Амар өөрөө пек Nice гэж ингээд найз зөвхөнтэй болцохгүй явж ин гэхээр. Тэгээ хамгийн балга энэ болохоор яг нэг үнэн чайрын тухай нэвтрүүлэг байхгүй. Нэвтрүүлэгт оролцсон гэсэн. Хэрвээ аль аль нь хотлоо хэлж чадахгүй зөвхөн үннээ хэлнэ. Тэрний хэмжээгээр төхөөрөмж үнэн хотлыг нь ихэд хилдэг. Тэг балаа нэвтрүүлэг байна. За юуны дээр тэгээ жүжиглэлт эхэллээ. Манай Линлин болж юу ч болоогүй биш Nice-ийн дүрд ороод Юучинг ухтаад авдаг байгаа. За тэгэл ороод нэвтрүүлгийн хамгийн ихний асуулт болох Юучин нийт хэдэн цаг сурчлагын тоглосон бэ гэх мэт асуулт асуудаг. За мэдээж тэрийг нь манай хүн болж асуудаг юм гэж хэлдэг яах вэ? Ягаад гэвэл Юучин гэдэг энэ айдолынхаа бүх сурчлага, их сурчлага хийж исэн энийг мэдэхгүй байх вэ гэж яах вэ? Тэгээ зөв хариулаад эхний оноогоо авдаг. Энд тэгтээ ерөөдөө энэ асуугаад байгаа нүдэн шилтэй залуу бол ерөөдөө энийг Nice биш гэдгийг мэдж байгаа. Яг яагаад мэдж байгаа юм бүү мэд ямар ч мэдж байгаа. Яг үндэ Линлиний Юучин гэсэн сэтгэл нь ялчгүй айгүй их өндөр учраас ядлаа хэлээд нэмэргүй байсан. Яг энэ үеэр жиггэн хорон санаат энэхүү аниме гол сэтгэл хөдлөм үйл явдал болох хорон санаанд гарч ирсэн компанийн хуучны захирал байдаг. Яагаад ч юм. Тэгээ компанийн хуучны захирал нь энэ залуутай хамтраад ирэхэд хорон санаа хийж байгаа гэсэн үг. Гэхдээ энэ нүдэн шилтэй залуу өөрөө шийдвэрлэждэг л дээ. Энэ захирал нь энэ нүдэн шилтэй залуугаас энэ төхөөрөмжийг аваад энэ өмссөн байгаа робот шиг бай. Тэгээ энэ яг ингээд юугаар хүчрхдэг гэхээр уур хилэнгээр хүчрхдэг. Тэгээ яг ингээд компани дампуураад яг л ч сурчлага их боломжгүй болсон. Яагаад гэвэл Линлин гарцсан. Тэгээд дээрэс нь Nice-ийн тэр сүүлчийн юу н айгүй Линлинээс болоод муу байсан учраас ингээд дампуурцсан гэсэн үг. Иргэд ингээд тулдаж эхэлдэг.
энэний шалтгааны улмаас. За энэхүү аним дээр нэр нэмж хэлэхэд итгэлийн үнэлгээ буюу одоо хүмүүс одоо чамд хэр итгэдэг түүнийхээ хэмжээгээр чи одоо хүчрхэгчдэг гэсэн. Иргэдэ чи супер баатар авчихсан илүү олон чамд итгэн те. Түүнийхээ хэмжээгээр чи хүчтэй болно. Мөн тэрийг өвлөж авдаг бас. Одоо хуучин найз үхэхэд линлийн энийг нь өвлөж авсан учраас яг л хуучин найз шиг тулдаж чаддаг гэсэн үг. Тэгээ манай захирал ч одоо ууралж эхэлдэг. Ялагдж явжсэн чинь уурын хүчээр өөрийгөө ихээр ирэхэд нөхөн сэргээгээд тэгээ линлийн түүнийг нь зогсоох гэж зогсон боловч бүр ямар ч нөлөө үзүүлэхгүй байдаг. Хамгийн харамсалтай. За яг тэр үеэр нь линлэн одоо цохиулаад газар унцдаг. Яг энэ өмсөд байгаа төхөөрөмжийн давуу тал нь юу вэ гэхээр одоо энэ хар юм байгаад байгаа шүү дээ. Тэрнгээрээ ингээ хүнийг ингээд удирддаг гэх юм уу? Сорж авдаг ерөөдөө ингээд бүрээд ерөөдөө тэр үнийг одоо эзэмших зориултаар гэсэн үг. Эзэмшдэг тийм балаа өмсгөл аваа. За энэ үеэр яг юу болсон бэ гэхээр захирлынх нь нэг аим хүчтэй дарилт ирж яхад линлийн одоо юу ч нэг хайрын хүчээр нөгөө тэр хүчтэй ирсэн цохилтыг буцаанд хязгаалж байгаараа ерөөдөө гоё эсэг гардаг. За яг энэ хэсгээс харах юм бол анимаш маань яг 2D болцоо харагдаж байгаа хаа. Яг л аним шиг 2D болцоо харагдаж байгаа. Тулааны үе мөй ч гэсэн. За урт өдрийн дараа манай линли маань харих замдаа менежертэйгээ ярина. Тэг замдаа бас зөндөө юм болж байгаа учраас бас бодно. Тэгээд гэр нь яг ямар газар байдаг вэ гэхээр Баатруудын таавар гэдэг газар байдаг. Тэр нь чи ирэхдээ чи амар өндөр үнэлгээтэй болсон Баатрын дээврийн тааврынхаа одоо хамгийн дээр нэмдэр гэсэн үг. За тэгээд манай хүн чи одоо хувцснараа солиод гэрлүүгээ орж итэл аюу ядрна штэ. Хам хувцаад алил орлогоо орсон чи хажууд нь харин юу чи хөвдөж идэг. Айгүй гоё. Тэг найз хүн юм чи аргагүй л тэ. За энэ үеэр яг энэ аниме гол болгоод байгаа үзэгчдийг шоконд оруулсан зүйл нь линлийн маань яг эргээд харахад юу чи ингээд толгоонд цуцалцсан үгцийг хөвдөж идэг. Тэгээд аниме маань эхний эпизод дуустдаг байгаа. За миний хувьд гэх юм бол одоо энэхүү аниме одоо цааш хэрхэн үргэлжлэх үү, хэрхэн төгсөх үү гэсэн одоо Пенүди одоо хор шарыг малтсан төгсгөл болж байгаа гэж бодож байна. Энэ аниме эхний эпизодын хувьд бол тэгээд бичлэг таалагдсан бол лайксаа бас сайн дараарай. Дараагийн бичлэгийг ерөөдөө хурдан хийх гэж байна. За тэгээд баярлалаа. Баяртай.